хэлсэн Тэмүүлэн гишүүнтэй санал нэг байгаа. Тэр утгаараа бас Тэмүүлэн гишүүний санаачилсан хуулийн нэмэлт өөрчлөлтийг бас дэмжиж байгаа. За хоёрдугаарт нь бид нар бүгдээрээ мэдж байгаа төсвийн орлого одоогоор 720 тэрбум төгрөгөөр дутцсан байна. Тэгээ энэ байдал дээр манай төсвийн доктортой эдлийн зөвлөлийнхэн ямар дүгнэлт хийж гин нөгөө талдаа бас ард иргэдийн олон нийтийн ажил амьдрал бол хэцүүдж байна. Өдөр тутмын өргөн хэрэглээний барааны үн тариф нэлээд өссөн. Тухайлбал махны үнийн өсөлттэй 52.6% өссөн энтергээд энэ нөхцөл байдал дээр та бүхэн энэ нэргээ төсөвт ямар үр дагавар авчирна гэж харж байгаа бас дүгнэлтээ хэлээч. Ер нь энэ энгийн мэт боловч жижиг мэт боловч энэ байдал чи эргээд нөгөө эх жилийнхаа төсвийн тухай хуулийн одоо байдал нөлөөлөхөөс гадна өнөөдрийн төсвийн тодтгол хийх байдалд хүргэх ийм магадaltaй олон асуудлууд учирчлаа. Нэмээд бүр макро түвшиндээ бол геополитикийн олон асуудлууд гарч ирлээ. Энэ дээр бас товч одоо дүгнэлтүүдэд хэлээч гэж бодож байна. За мөн нэмээд гадаад зээлгийн хуулийн төсөл яригдж штэ. Одоо ингээд улсын хурлын чуулганы хуралдааныг та бүхэн маань харсан бах өнгөрсөн 5 дахь өдөр гишүүд ер нь хуваагдмал байдалтай ийм болцсон. Энэ саяны өмнө нь яригдсан төсвийн дүрмүүдээ бид нар барьмаар байна. Төсвийн сахилга батаа хангамаар байна. Төсвийн доктортой адилхан тухай хуулийг сахимаар байна. Гэтэл нөгөө талдаа нөгөө олон улсын одоо элчингүүд ирж уулзж гин одоо газрын төсний үйлдвэр дээр гэхэд инженерүүдийн цалин тавигдахгүй байх гих мэтэр. Тэгээд аргаа бараад 3 төсөл орж ирэхэд нь 3 дахь төсөл буюу тэр сэлбийн дэд бүтцийн дэрэг түшгэлсэн гэр хорооллын төслийг нь хасж агаад энэ хуулийг явуулахыг бодё гэтэл буцаад ингээд тухайн асуудал босчихж байгаа. Тэр гих мэт ийм дандаа ийм англиар дилемма гэж хэлдэг монголоор ийм алийг нь сонгоход хэцүү ийм байдал байн горж ийн. Энэ дээр манай төсвийн доктортой эдлийн зөвлөлийн маань ямар одоо санал бодолтой нь бас сонсомоор байна. Энэ асуудлыг хойшилсан байгаа шүү дээ. Та бүхэн анзаарсан баг. За мөнх соёл гишүүний асуултанд хариулъя. 2 үндсэн асуулт байна гэж ойлголоо. За нэгдүгээр өнөөгийн эдийн засгт үүсэж байгаа нөхцөл байдлын талаар бид улсын хурлын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу тодорхой санал боловсруулж сая 4 сарын 13-нд улсын хурлд хүргүүлсэн байгаа. За энэ хүрээндээ бид нэр гол эрсдлүүдийг харахтаа бид нар энэ гадаад эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаатай эрсдлийг 3 түвшинд үнэлж энэтэй холбоотой хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн саналыг боловсруулсан. Бидний үзэж байгааг товчлон хэлбэл ерөнхийдөө гадаад эдийн засгийн нөхцөл байдлаас бол Монгол улсын эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөлөл орж ирэх нь ойлгомжтой байна. Гэхдээ энэ нөлөөлийн төвшин дээр бид хэд яарсан төрөгцсөн арга хэмжээ авахгүй байхыг бид бол зөвлөж байгаа. Хоёрдугаарт нь бол хамгийн их эмзэг бүлэгүүдэд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүд чухал байж болно гэж үзэж байна. Бодлогын сонголтуудын үр дүнг хэрэгжүүлэхдээ урдаас бид төлөвлөсөн бодлогын сонголтынхаа үр дүнг харсан байдлаар хийхгүй бол гадаад эдийн засгийн шок зочирсан ийм хариу үйлдэлүүдийг огцом хэрэгжүүлэх нь бол эргээд эдийн засагт эрсдлийг үүсгэж болзошгүй гэсэн. Бидний таамаглалаар бол гадаад эдийн засгийн эрсдэл 3 түвшинд байж болох бөгөөд энэхүү орхит оронтой холбоотой дайн байлдаантай холбоотой үүссэн нөхцөл байдлыг бид нэр хэвийн байдалтай эргээд тун удахгүй орох дунд хугацаанд өсөлт нь одоогийн түвшиндээ хадгалагдах, одоогийн түвшнээс дээш өсвөл яах вэ гэсэн үйлдвэрүүдээр тооцоолж, за энэ түвшингүүдэд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнүүд болон хэрэгжүүлэх шаардлагагүй арга хэмжээ гэдэг энэ зүйлүүдийг бид санал болгосон. Тэгэхээр энэ хэрэгжүүлэх шаардлагагүй арга хэмжээнүүд дотор бол бид нэр төсвийн эрх зүйн орчин, төсвийн тогтолцоонд цөрөг нөлөөлөх өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй байх, төсвийн бодлогоор дамжин эдийн засгийг дэмждэг хуучин уламжилт арга замыг сонгохгүй байх гэх мэтийн арга хэрэгслүүдийг бид нэр санал болгосон. Хэрэгжүүлэх шаардлагатай зүйл дээр бол хамгийн гол нь эргээд хэвийн байдалд орвол гэдэг дээр бол бид нэр өнөөдөр хэрэгжүүлж байгаа төсвийн бодлогоо үргэлжлүүлээд төсвийн тэлэлтийг хязгаарласан энэ бодлогоо цааш нь үргэлжлүүлээд болгоомжтой явахад бол харьцангуй цохилт гайгүй болов гэж харсан товчлоод хэлэхэд хэрвээ энэ дээдлийн үн өндөр түвшиндээ байгаад байх юм бол эсвэл энэс цааш өсөх юм бол онцгой нөхцөл байдал гэж үзэж тодорхой төлөвлөгөө зохис төлөвлөгөө гаргаж ажиллах нь
зүйтэй юм а гэсэн ийм л зөвлөмжүүдийг бид өгсөн. За хоёрдугаар асуултын хувьд гадаад зээлийн ашиглалтан дээр мөн төсвийн доктортой байдлын зөвлөл өөрсдийн дүгнэлт зөвлөмжийг боловсруулан өгсөн. Энэ дээр бид нэг л байр суурийг маш тодорхой хэлсэн байгаа. За энэ нь бол энэ гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг хэрвээ хэрэгжүүлэх юм бол төсвийн доктортой байдал, төсвийн эрх зүйн орчин, төсвийн дүрэн бөгөөд төсвийн цаашдын тогтолцооны байдлыг бүрэн эвдэх магадaltaй юм том сөрөг нөлөөтэй ийм хууль санаачилж оруулж ирсэн байна. Ийм учраас ийм хуулийг бол бид нар дэмжих боломжгүй гэдгээ дүгнэлтэндээ маш тодорхой хэлсэн. Тодорхой нэр бүхий 25 гишүүний 12 сард өргөн барьсан энэ хууль бол маш осолтой хууль гэж бид өөрсдийн зүгээс харж дүгнсэн. Төрөний хариулсан мөнх соёл гишүүний хариултан дээр нэмээд хэлэхэд бол энэ хуулийг хэрвээ хэрэгжүүлвэл бид төсвийн гадуур дахиад төсөвтэй болох. За төсөвт тодорхой хэмжээний ийм цол орон зайг үүсгэх энэ боломжийг нээх ийм маш том хохиролтой ийм хууль байх ийм боломжтой харагдж байгаа. За гишүүд ч ярьж байна, Тайланд ч байгаа. Та бүхэн бол зөвлөмж дүгнэлтийг бол өгж байгаа. Хэрэгжилт л одоо тааруу байгаа гэсэн ийм л зүйл харагдаж байгаа. Тухайлбал одоо төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвөө батлуулахдаа хэтэрхий өндөр зарлаа хэтрүүлээд ингээ нөөцтэй гэдэг юм ингээ батлуулдаг асуудал ингээл жил болгоо явж л байна. За тэр төсвийн хүрээний мэдээллийг ингээ өөрчилдөг, төсвөө дагаж өөрчилдөг нэг ийм баримт бичиг болсон гээд одоо яригдж байна. За мөн гишүүд өөрсдөө зарчмын зөрүүтэй санал гаргаад төсвийг нэмчдэг, урсгал зардлыг нэмчдэг. Тухайлбал энэ 26 оны төсвийг 1.4 их 80 төгрөг ингээд нэмсэн. Улсын газрын өргөн барьснаас. За ингээд одоо нөгөө төсвийн шаардлагуудыг зөрчөөд явж байдаг. За ингээд та бүхэн бол эдгээрийг бүгдийг хэлээ, зөвлөмжөө өгөөд дүгнэлтээ гаргаад ингээд явж байдаг. Харамсалтай нь та бүгдийн энэ зөвлөмж дүгнэлт чинь цаасан дээр үлдээл яваад байгаа юм л та. Ямар нэгэн хариуцлагын механизм байхгүй, эргээд одоо тооцдог, үр дүнг тооцдог, нарийн шалгуур үзүүлэлт байхгүй ч гэдэг юм уу. Тайлан дээр л тийм харагдахгүй л байгаа. Тэгэхээр товчхоо одоо та бүхэн цаашдаа одоо нэлээд хэдэн жил энэ асуудал ингээ явчихж байгаа юм чинь ямар тодорхой алхам хийх хэрэгтэй юм бэ? Энэ дээр та бүхний бодож байгаа санал онол юу вэ? Аль эсвэл бол одоо хууль, дүрм журам, эрх зүйн орчинд нь өөрчлөлт хийх юм шаардлага байд юм уу юм уу? Энэ дээр нэг та бүхэн саналаа хэлээч. Та бүхэн саяхан Дэлхийн банкнаас энэ 4-р сард гаргасан энэ Монголын эдийн засгийн таам гэсэн энийг сайн харах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Энэний дүгнэлтэн дээр ямар улс орнууд эдийн засгийн нэг савлгаатай байгаа гэдэг маш тодорхой ингээ графикаар харуулсан байна. Монгол улс эдгээр нэг нь. Манай эдийн засгийн түүхийдээ үнээс хамаартай маш их савлгаатай учраас энэ савлгааг бууруулахын тулд бид төсвийн хөрөө гэдэг зүйлийг хэрэглээд байгаа 10 гаруй жил. 2008 онд төсвийн хүрээний анхны хойрог баталчихсан юм билээ. Тэгэхээр энэ дүгнэлтүүд бол бидний дүгнэлтээ яг нийлж байгаа. Хоёрдугаарт байнгын орон дарга цаашдаа явах вэ гэж асууж байна юм. Тэгэхээр миний хувьд бас олон жил энэ сангийн төсвийн явгаар ажилласны хувьд одоо энэ хууль тогтоомжийн хуулийн дээр л бид алдаа гаргаад байгаа шиг байна. Хууль тогтоомжийн тухай хуулиар засгийн газрын 16 онд баталсан журам байна. Зөвхөн тухайн хуулийг хэрэгжүүлэх холбогдсон зардлыг тооцоод байгаа байхгүй аргачлал нь. Одоо энэ сая өргөн барьсан зээлийн ашиглалтын тухай хууль чинь те зөвхөн энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдлоо байгууллага орон тоо нэмээд хариулъя. Тэгэхээр нөгөө үр дагавар нь харагдахгүй, гарч ирэхгүй. Тэгэхээр уг нь бол хууль тогтоомжийн тухай хуулийн 14-23-ыг бид нэр цаашдаа илүү тодорхой болгоод ямар нэгэн хууль тогтоомж болон нэмэлт өөрчлөлтийг батлахдаа цаашд гарч болох төсөв төвчруулах дарамт гэдэг зүйлээ тооцдог. Тэрийг өргөн барьж байгаа хууль дээр төсвийн банкны орчмуудыг нэгтгээд нийтдээ эрх жилүүдэд энэ хуулийг баталснаар ийм ачаал үүсэх юм байна гэдэг тооцоо хийдэг болохгүй бол нөгөө төсвийн хүрээгээ чивддэг бүх ажлыг одоо бид нэр өдөр тутмын л энд хийгээд байгаа. Ганцхан хуулийн зарлт батлаад тэр нь дараа жилийн төсвөдөр маш их урсгал зардал бий болгодог ийм тогтолцоо одоо хүртэл байж лээ. Одоо шүүхэн ерөнхий зүйл бүх байгууллага дээр урд нь зүгээр одоо нөгөө баримтчилтгүй байсан ядлыг маргааш нь баримтчилтгүй болгоод батлахад энэ өөрөө төсвөдөр асар их ачаал авчирч чинь шүүхтэр ачаал авчирч чинь. Тэгэхээр энэ зардлаа бид нэр тооцож чадахгүй байна гэдгийг л цааш та анхаармаар.